Сайн мэцхан хүүхдүүдээ 9 сарын 30-ны Монгол нэг хичээлийг эхлүүлцгээе. Бүгдээрээ монголныхаа ном болон дэвтрээ гаргаад суугаарай. Мөн дээрээс нь үзэг харнаа гэдэлтгээрэй. Дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зурагт юуны талаар байна вэ? Хүүхдүүд та бүхний хамгийн сайн мэдэх үлгэрийн зураг мөн хүүхдүүдээ. Үлгэрийн нэрийг хэлээрэй. Зүйтэй рүүш үлгэр маань байна. Үлгэрт ямар үйл явдал гардаг вэ хүүхдүүдээ? Бүгдээрээ хамтдаа үзцгээе. Эртээ урдийн цагт өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Тэгтэл нэг өдөр өвгөн нь эмгэн өнхрөөш боов хийгээч. Гурил байхгүй шүү дээ. Юугаар хийх юм? Эмгэн минь гавдрын ёроол шавхууд атаг гурил гарна. Савны ёроол шавхууд шанаг гурил гарна шүү дээ. Эмгэн авдрынхаа ёроолоос атаг гурил, савныхаа ёроолоос шанаг гурил олоод өрөмтөө сүүгээр зурж, өнхрүүлж элдэж хийгээд, өдгөн тосонд хайрж, өнхрүүш боов хийгээд, хөргөөх гээд цонхон дээрэн тавьжээ. Гэтэл өнхрүүш боов гинэтхэн хөдлөөд цонхноос тавцсангаас шалан дээр буугаад хаалгаар гарan хашаагаар дамжин зүгтаажээ. Тэрнийг замаар өнхөрж явтал туулай тааралдаад "Хөөх! Ямар сайхан боов бэ? Одоохон би чамайг идэндээ." Гэлтэн дуулаа минь намайг битгий идэж, харин би чамд оронд нь гоё дуудуулж өгье. За тэгэлдээ ямар гоё юм бэ? За. Авдрын ёроолоос авсан, атг гурилаар хийсэн, савны ёроолоор авсан, шанаг гурилаар хийсэн, өрөмтөө сүүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлтэн дуулай чамаас дэгдэн зайлж чадна да. Гэд өнхрөн явтал чонтой тааралджээ. Өнхрөөш боов чамайг одоохон би идэндээ. Чонгой намайг битгий идэж, оронд нь би гоё дуудуулж өгөх үү? Юу гинэ? За тэгэлдээ. Авдрын ёроолоос авсан, атг гурилаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурилаар хийсэн, өрөмтөө сүүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлтэн туулайг тааралдахад дэгдэн зайлж чадсан, өлөн чон чамаас өнхөрч зүхтаж чадна да. Гэд өнхрөн явтал баавгатай тааралдаж гинэ. Ямар сайхан боов бэ? Одоохон чамайг идэж орхин доо. Баавгаха, та намайг битгий идэлтэй. Оронд нь би гоё дуудуулж өгөх үү? За яах вэ? Тэг. За. Авдрын ёроолоос авсан, атг гурилаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурилаар хийсэн, өрөмтөө сүүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлтэн туулайг тааралдахад дэгдэн зайлж чадсан, өлөн чон тааралдахад өнхөрч зүхтаж чадсан, махаа чамаас магад зүхтаж чадна да. Гэд өнхрөн одоход баавгай барааг нь хараад хоцоржээ. Тэрнийг цаашаа явж байтал залт шар үнэг тааралдаж гин. Яасан амттай сайхан боов бэ? Алив одоо хийдий. Үнийг ихчээ. Та намайг битгий идэлтэй. Харин би оронд нь гоё дуудуулж идэх үү? Авдрын ёроолоос авсан, атг гурилаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурилаар хийсэн, өрөмтөө сүүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлтэн туулай тааралдахад дэгдэн зүхтаж чадсан, өлөн чон таарсан ч өнхөрч харайж зүхтсан, махаа тааралдахад магад зүхтаж чадсан,
зайлт үнэг чамаас зайлсуухтаа чадна. Гэд өнхрөн одох гэтэл зайлт шар үнэг Ямар сайхан дуулдгийг бэ. Даан чихс чинь нас хөгшрөөд чих хатуу болсон тул сайн сонсож чадсангүй. Алив өнхрөөш дүү минь хоншоор дээр минь гараад дахиад нэг дуудаад өгчгөлдөө тэхүү. гэхэд өнхрөөш хоншоор дээр нь үсрэн гараад За тэгье. Авдрын ярадаас авсан атга гурлаар хийсэн. гэд өнхрөөш дууж амжаагүй байтал зайлт шар үнэг өнхрөөшийг нэгхэн өмхөөдөл идчихэж гинэ. Үлгэрийг анхааралтай сонссон хүүхдүүдэд баярлалаа. Үлгэрч юуны талаар гарсан бэ? Өнхрөөс хайцсан бэ хүүхдүүдээ? Үнэг яагаад өнхрөөшийг идсэн юм бол? Хэрвээ бид ээж аав болон бусдын үгэнд орж сургамжийг сонсохгүй дураараа байвал өнхрөөшийг болох нь байна шүү дээ. Үлгэрийн талаар гэр бүлийнхэндээ ярьж өгөөрэй хүүхдүүдээ. Мөн өнхрөөш дууныхаа үгийг дагаад дуулаарай хүүхдүүдээ. Мөн хүүхдүүдээ сурах бичигт байрлах урт налуу шулуун зурлаг болон урт цөнцөг төгсгөлтэй орчлон зурлага зураарай. Урт налуу шулуун зурлаг зурхдаа хос шугамны дээд талын тасархай шугамаас эхлэн хос шугамны доод талын шугам хүртэл татна шүү хүүхдүүдээ анхааралтай ажиглаарай. Харин урт цөнцөг төгсгөлтэй шулуун зурлагыг бичихтэй хос шугамны дээд талаас эхлэн доод талын тасархай зураас хүртэл татан урт цөнцөг төгсгөлөө хийж бичээрэй хүүхдүүдээ. Ингээд урт цөнцөг төгсгөлтэй урт шулуун зурлагыг дэвтэртээ 6 мөр цэвэр нямбай бичин багштай илгээгээрэй. Хичээл тэтгэвртэ оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Амжилт хүсье.